Альберт Эйнштейн нэгэн удаа хэлэхдээ тулгарч буй асуудал зовлонгоо тэр асуудалтайгаа ижил түвшний ухамсараас шийдэх гэж оролдвол хизээч шийдэж чадахгүй гэж хэлсэн байдаг. Яг энэ өгүүлбэрээс харахад л ухамсарын түвшин хүний амьдралд ямар их нөлөөтэй байдаг. Ухамсарын түвшнөөс бүх зүйл хамаардгийг нотолж болно. За жишээ авбал 1-р ангийн хүүхдэд бакалаврын түвшний хичээл заавал тэр хүүхэд юу ч ойлгохгүй. Зүгээр л чихнийхээ хажуугаар тоохгүй өнгөрөөх болно. Яг үүнтэй адилхан. Бид нар асуудлаа дээрээс нь харж шийддэг байх нэ. Тэгэхээр ухамсарын 4 түвшин байдаг гэж орчин үеийн метафизикт үзээд байгаа. Ухамсарын 1-р түвшин бол хохирогч ухамсарын түвшин. Харамсалтай нь дэлхийн ихэнх хүмүүс энэ түвшинд амьдардаг. Энэ түвшний ухамсартай хүмүүсийн бодол санаа голдуу амьдрал тохиолдож буй бүх зүйлс нөхцөл байдал өөрөөс нь үл хамаардаг гэдэгт итгэсэн байдаг. Надад тэрийг удирдах ямар ч контрол байхгүй хэмээн бодож айдас санаа зовнилоор дүүрэн амьдардаг. Уламжлалт сэтгэлгээ, соёл, шашин гэх эдгээр зүйлсийн хохирогч болсоор идэг. Бусдаар удирдуулахдаа маш амархан байдаг. Нэг үгээр хэлбэл эгоныхоо боол болдгоо гэсэн үг. Миний ингэж амьдарч ирсэн нь миний эцэг эхийн хүсэл байсан. Эцэг их өөр хүүхэд хань ижлийнхаа төлөө гэж явсаар байгаад эцсийн эцэст өөрийгөө ололгүй амьдралаа. Миний аз жаргалгүй амьдрсан нь бол та нарын буруу, нөхцөл байдлын буруу, нийгмийн буруу гэж боддог. Иймэрхүү хохирогчийн сэтгэлгээ, айдас дээр тулгуурлаж амьдардаг хүмүүсээ гэсэн үг. 2-р түвшин бол сэрсэн сэргэг ухамсар, сэрж эхэлж байгаа хүмүүс энд хамаарна гэсэн үг. Бүхий л зүйл гаднаас ирдгүй юм байна. Амьдрал миний дотоод ертөнц итгэл үнэмшлээс хамааран өөрчлөгдөж байна гэдгийг анзаарч эхэлдэг. Энэ түвшинд шилжиж байгаа хүмүүс ихэвчлэн гинтийн осол, салалт, өхөл хахацал гэх хүн зүйлсийн дараагаас туйлдаа хүрч өөртөөгөө ярилцаж эхэлснээр сэрж чаддаг. Энэ түвшний хүмүүс өөртөө зориг тавьж түүндээ хүрч сурдаг. Өөрийнхөө ухамсарын хөгжилд анхаарч эхэлдэг. Өөрийнхөө хуучин итгэл үнэмшлийн системээ дахин нэг удаа ухамсартайгаар харж эхэлнэ. Өөрийнхөө сэтгэл хөдлөл, бодол санаа, эсвэл итгэл үнэмшил биш юм байна хэмээн би хинбэ, би ямар утга учиртай ирсэн бэ гэдгээ өөрөөсөө асууж өөрийгөө хайж эхэлдэг. Матрикст амьдарч байсан гэдгээ ойлгож эхэлдэг энэ үе юм баамаа. За 3-р түвшний ухамсар бол бүтээгч ухамсар. Бүтээгч ухамсартай хүмүүс өөрийнхөө дотоод ертөнцийг дахин нэг удаа кодлж эхэлдэг. Ухамсарын 2-р түвшнөөс 3 руу шилжих үедээ өөрт хэрэггүй байсан хуучин итгэл үнэмшлүүдэд анзаарч эхэлсэн байдаг. Яг л компьютерийн программыг кодоор бичдэг шиг өөртөө шинэ код суулгаж, хуучин кодуудаа устгаж эхэлдэг. Хүсэж байгаа тэр хүнийг бүтээж чадна гэдэгтээ итгэлтэй болдог, бүтээж эхэлдэг. Гадаад ба дотоод ертөнцийн уялдаа холбоог ойлгодог болсон. Гадаад ертөнц бол өөрийнх нь дотоод ертөнцийн толны тусгал юм байна гэдгээ ухамсарлана. Өөрийгөө өөрчилснөөр өөрийнхөө бодит байдлыг хүртэл өөрчилж чадах юм байна гэдгээ ойлгож, энэ түвшний хүмүүс өөрийнхөө ухамсарыг хэрхэн нэмэгдүүлж өөрийгөө дахин кодлдог вэ гэхээр бусдыг уучлж, хайрлаж, ойлгож, сонсож, инэрч сурдаг. Бага зүйлдээ талархаж сурдаг, манифест хийж сурдаг, бүтээлч байдлаар төсөөлөн бодож, мөрөөдлөө биелүүлж нүдэндээ харж чаддаг, алсын хараатай болж чаддаг. За тэр харсан зүйлийнхаа үеэлзэл долгионыг өөртөө тааруулж сурдаг. Мөн affirmation буюу батламж үгүүдийг байнгын өөртөө хэлснээр хуучин итгэл үнэмшлээ эвдэж шинийг суулгаж чаддаг. Үүнийхээ дараа өөрийнхөө хүссэн зорилготой хүрч өөрийгөө болоод гадаад ертөнц эргэн тойрны хүмүүсээ хүртэл өөрчилж чаддаг болсон байдаг. 4-р түвшний ухамсар бол бурхны ухамсар. Энэ түвшний хүмүүс амьдралын утга учир, ертөнцийн зохион байгуулалт, өөрөөсөө ялгаруулж байгаа үеэлзэл долгион болоод бусад бүх зүйлийн үеэлзэл долгион хоорондоо нэгт холбоотой юм байна гэдгийг ойлгож эхэлдэг. Бүх зүйлс угтаа нэг ухамсар гэдгийг мэдэрч эхэлдэг. Жинхэнэ хайр, үнэн мэдлэгийг ухаарч эхэлдэг. Энэ түвшний ухамсартай хүмүүс дэлхийг бусдын сайн сайхны төлөө хэдэн ч градусаар хамаагүй эргүүлж чаддаг болсон байдаг.